Хай, хөөе цэцэрлэгт нь өргөж вэ? Өчигдөр амир тэнэг юм болсон. Ер нь бол маш тэнэг юм болсон. Юу болсон бэ гэхээр би өчигдөр гэртээ судалгаагаа хийх суужсан байхгүй юу? Миний судалгааны үйл явц жоохон амжилтгүй байгаа даа. 2 удаа сэдв солигдоод нэг л бүтлмуутайхан л байгаа даа байхгүй юу? Тэгээ тэрнээсээ болоод нэг судалгаагаа нэг ингээл хиймэргүй санагдал гэж юу. Босон суун нэг идэж уух юм эргүүлээ яваад исэн. Тэгсэн чинь хөрөг чонгоолгосон чинь нөхөр хоёр дээр амралтын өдрөөр уун гэд аваад тавьсан байсан 2 шил лимонтэй сүүж байсан байхгүй юу. Тэнгүүд нь ягаад чи уумар санагдаад тэр ч удаа гигийн цаг өдрөө шүү дээ. 11 12 цаг үед за. Тэнгүүд нь тэрийг задлаад ууцсан. Тэгсэн чинь бүр яг ингээл мэдээж ингээ халаад ингээ согтож байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь нэг юм судалгаа нэг хиймэргүй заавал тэрийг ингээ хийж өөрийгөө зовооморгүй санагдаад тэгээ сайхан хөгжим сонсонгоо ганцаараа баясаад тэгээд 2 дахь шилийг бас задлаад уучиж тэгээд би согтсон байгаа байхгүй юу. Тэгээд кадр намтаас тэгээд утас дуугарахад би сэрсэн за тэгсэн чи хүүгийн цэцэрлэгийн багш над руу залгаж чинь тэнгууд нь би яагаад чинь сандарсандаа шууд салгацсан. Тэгэд мессеж харсан чинь багш нь бид нэр ангидаа хүлээж байгаа шүүгээ тэгэд баган мессеж үчсэн байсан. Тэгэд би цаг харсан чинь 5 өнгөрцөн. Би аль хэдийн цэцэрлэг тарах цагаас бараг 40 минут хоцорсон байгаа байхгүй юу. Тэгээд би бүр яг цаг хараад жинхэнэ шоконд орж байгаа юм чинь. Тэгээд өөрхөн нөхцөл байдлыг хараад тэгээд уйлцсан за. Ууг нь уйлъя гэж бодоагүй тэгсэн чинь зүгээр л ингээл амар өөрийгөө бүр амар буруутгаад тэгээд нулимс урсаал байсан. Тэгээд би нулимсандаа ингээд түүртээ нүдний шилээ хаан тавьсан болохгүй за. Тэгээд яаж жаад ийшээ тийш хурдангүйс ерөөсөө нүдний шилээ болохгүйсэн байхгүй. Тэгээд тэгж гарах гэснээ за айгүй бол юм мөрөгчнө гэж бодоод дахиад ингээ хайгаад нүдний шил миний ерөөсөө холдохгүй миний бүр нервтэй дуур хүрээ тэгээд газ янз хувцаа ядчихад буруу тийш харуулсан өмссөн байсан за амир нэт тий. Тэгээд нөхрийн нүдний шил хуучин нүдний шил нь олдонгууд нь тэрийн зүгээд за нөхөр миний одоо хараач бараг хасах 5 нөхрийг чи хамаагүй гайгүй хасах 2 ч хүрдэггүй бах. Тэгээд ядаж шилгүй байснаас энийг ч гэсэн зүгээ гарчиг гэж бодоод нөхрийн шилийг зүгээдээд нэг амир уйсан амтнд цэцэрлэгүүн очиж авсан за. Гэтэ би цэцэрлэгийн өвдөнд болохоор яг орхоос өмнө уйлгаа зогсоосон л доо хүчээр тэгээд ангилууны ороод хүүгээ авах гэсэн чинь ядчихад ангид нэг зарим эцэг эхчүүд цуглдсан за. Тэгээд тэд нар болохоор өөр давталгаа авдаг хүүхдүүдийн эцэг эхчүүд хурал хийнгээд цуглуулсан байсан за. Йоо би тэгэл яаж яагаад нүг натаа арай жоохон дотн найзалдаг хүүхэн хурч ирчил ингээл яасан өнөөдөр хоцорцсон өнтер гээд натаас үг асуугаад би яаж яагаад бүр хүнтэй дуурхаас ингээд шижигүүрээд ингээд одоо үнэр танар гэх юм уу амар санаа зовоод тахт чи яасан ч их юм асууд юм би тэгээд харин тиймээ хоцорчлаад жоохон завгүй аны төрөл явлаа гэд хүүгээ аваа гарчиж байгаа байхгүй юу. Тэгэл яг цэцэрлэгийн хашаанаас гарсан чинь дахиад амар сонин гомдол төрүүл за. Яагаад чи хөргөө ботхоор бүр мэдхгүй хийнэ надаа амар онцгой санагцсан. Тэгэд дахиад уйлцсан. Тэгсэн чинь хүмүүс ээж яагаад уйлаад яасан ингээд ээж нь чамайг ингээ хоцроод юм хариуцлагагүй юм хийсэндээ амар харамсаад үлсэн ингээд хэлцсэн байхгүй юу. Тэгсэн чинь зүгээрээ би зүгээр ангидаа багштай хамт хүлээж ирсэн шүү дээ зүгээр гэтгээдсэн. Тэгсэн чинь би бүр зогсож чадахгүй за тэгээд нөгөө замд байдаг нэг чулуун суучдаг бондгор юмнууд өгдөө шүү дээ тий. Тэрэн дээр суугаад уйлжсэн. Амар амар тий. Тэгсэн чинь хажуугаар зүрсэн нэг юм яасан яагаад уйлсэн хүүхэд нь гэмцсэн юм уу яасан исэн гэл асууад байна. Тэгэхээр үгүй би хүүгээ өнөөдөр ингээ хоцроогоод авчлаа тэгсэн чи яасан багш нь загнасан юм уу гинэ. Үгүй загнаагүй гэтгсэн чи тэгэд хүүхэд чи ямар нэг юм болсон юм уу аль эсвэл дараа нь ингээ багш нь жоохон оноо моно хасдаг юм уу гэдэг чинь үгүй тийм юм ерөөсө болтгүй юм гэсэн чинь чи хоцроол үстэй хүүхдээ чинь ганцаараа ингээ хамгаалагчд өгөөд үлдээчихгүй байна. Ангидаа багш нь хараад ичсэн байна. Тэгээд багш нь энэ үлдлийг чинь зэмлж юм уу эсвэл буруучаач ямар нэг үг хэлээгүй байна. Тэгээ ганц удаа ингээл хоцроол үстэй битгий өөрийгөө ингээл нь буруутгаа энэ чинь амар асуудалгүй шүү дээ энэ төргээл нэг юм за. Би яаж яхад тэр хэмээн бүр хажууд сууц. Бараг тэрч үйлээд байгаа юм шүү ёо.
Гэтэ тэр юм гол нь намайг ариг хуугаад тэгээд тэрнээсээ болоод өөрийгөө буруутгах гээд байгааг мэдгүй л дээ. Намайг зүгээр хоцорсон. Тэгээд өөртөө хитрхээ ачаал лүүрүүлээд байгаа. Өрөвдөлтөө юм хэтэлж утсан байх. Би чинь тэгсэн чи. Шал өөр буруу юм хийсэн сууж байгаа хүн шүү дээ. Тэгээд хүүхд хоёр дөнгөж гэртээ орж ирээ бийжсэн чинь нөхөр ажлаас амар ихт буугаад ороод ирсэн за. Тэгсэн чинь намайг унтчих үед багш над руу залгаад намайг уцаахгүй болохоор нөхөр лөө бас залгаад нөхцөл байдлыг хэлсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэд нөхөр над руу ингэ залгаад байхлаар нь би угаасаа уйлсан байсан болохоор нөхрийн дугаарыг аммааргүйсэн маа. Тэгэд нөхөр санаан зовоод хүрээд ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэд би миний байж байгааг хараад за битгий уйлаа энэ төр гэд арай намайг харахтаа тэгээ чи харин ахын аригталт хийсэн хүн биш гэдэг. Тэгсэн. Тэгэд надад амар ер нь бол гутамшигтай муухай байгаа. Ер нь тэгээд аливаа асуудлыг буруу аргаар за тэр тусмаа ийм буруу хэрэглээгээр шийднэ гэж за энэ бол ертөсөлт хэрчгтэй буруу бүхэн миний буруу гэж. За бай бай.